Од мөндөр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч амар санаа хотын түүх нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостелгооны Од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжлийн урайтай MMS компани нэвэнтгэж байна. За өдрийн мэнд амраах. Өдрийн мэнд. Ёстой сонсож байгааг бат байна. За ёстой үнэрчгүй бат шүү. Нэг хэлж ирдэг шиг. Гэтэ би та нарт нэг сонсогч нартай гоё юм ярьж гээ. Зүгээр эхлээд нэг ихний 5 минут нэг одоо нөхцөл байдлыг бүрдүүлэх үднэс гэх юм да. Синдбад далаач ингээд үлгэрийг бодохоор юу бодогддог гэж байна. Би нэг хүүхэлтэйг нь үтцсэн байхгүй юу? За тэгэхээр шууд хүүхэлтэй л боддог. За хүүхэлтэйгээр яа дээ. Зүгээр ингээд энэ тэр юугаар аялдээ. Аяллахын газар нь хаагаар үдээ. Мэдхгүй одоо. За чи одоо ингээд төсөөлдөө. Синдбад далаач гэдэг чинь одоо Персийн, Арабын ертөнцийн шүү дээ, тий. За яг арабч биш. Одоо ер нь бол Персийн, хуучин Персийн, одоо энэ Иран, Иракийн газар нутгийн хавьях байхгүй юу? За тэгвэл бид нар далайт гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чи ямар далайд гарах вэ? Энэтхгийн далайд гарах. Зөв. За энэтхгийн далай гарахаар нөгөө араб гутлаа тойроод улаан тэнгис ингэж явна. Тий. Эргээд агаад хааш явах уу? Доошоо яваад энэтхэг рүү очно шүү дээ. Тийм, энэтхгийн арабын тэнгис баа шүү дээ. Тий, арабын тэнгис. Тэгээд тэр хавар л мүлж шүү дээ. Тэгээд ийшээ гутлаасаа жоохон урагшлал Африкийн хоорн гэж байдаг шүү дээ. Африкийн хошуу гэж байдаг шүү дээ. Тэрийг тойроод нэг Могадишо зөгөөс Сомалийн хитэн дээрэмжтэй байсан газруудын тэр хавар яваад өшөө доошлол Мадагаскар ус рүү хүрээд Занзибар хүрээд ингээд ерөөсөө тухайн үеийн яг энэ ертөнцийн худалдааны хамгийн том зам чи ингэж байсан байна. Тэр нөгөө нэг одоо Васко да Гама тэр нөгөө нэг тэгж том газрын нээхээс өмнө одоо энийг бомтоос гараад далаа руу гараад хэсэг явж байгаа л дараагийнхан бомт дээр очил ингээл явдаг гэсэн худалдаа. Тэгэхээр бүр ингээ гүн далаа руу орохгүй шүү дээ тэр чинь гүн урагш. Яг хоо тэгж осолдсон хүмүүс бол байдаг л хөлтөө алдагдаад ч юм уу те. Магадгүй ийшээ явж үзээ юу гэдэм бол гэсэн ч хүмүүс байгаа. Тийм зориг байхгүй. Шууд хэлчихэ. Тийм үү те. Чи тэргэл ишүүл гэхгүй шүү дээ. Ингээ юм яаж мэдгүй. Чи зүгээр галзуу өвчтөй цалиутай л байх юм те. Их нэртэй хаягж мэгцэн. За зүгээр яг энэ бол тоглоом. Тэгтэр яаж ийн өгөхөр хүн угаасаа далаагт чи аюултай байхгүй 9 жилийн доомог тэнд чинь мангас ангас угаалж болж байгаа шүү. Тэгэхээр ихэнхдээ чи амьдралаа залгуулж байгаа юм шүү. Ингээд дандаа далаад мүлжиж явсан баг. За дээр нэмээ зандаа их хоёрын нэвтрүүлгээр бас тэр нөгөө нэг тэмээний тухайн нэвтрүүлэг ярихад тэмээн дээр бас ярьж байгаа байхгүй. Монголд биш үү? Тэмээн жин тээдэг байхад хамгийн том жин хятадууд одоо Монголоос ноол судалдаж аваад тэр ноосоо зөөх гэсэн чинь 1000 тэмээ хэрэгтэй байсан баг. Тийм жин тэгэд хийсэн баг. Нэг тэмээ дунджаар 150 кг 10 тэмээ 1.5 тонн 1000 тэмээ гэдэг чинь 100 тэмээ гэдэг чинь 15 тонн 1000 нөвч 150 тонныг зөксөн баг. Жохон байгаас 150 тонн байхгүй юу 150 тонн 50хан гэж зөндөө юм биш үү? 100000 тэмээ шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр ч одоо баг ингээд амар снэк тоглоом төгсгөл үдэж байгаа юм шиг юм байна. Тэгтэл усан онгоцон дээр 5 тонн 10 тонны нэг ачаал болох байхгүй. Тэгэхээр худалдаа гэдэг зүйл чи юм. Маш том хотууд үүсэт ирэхээр нэг авчил түгээхэд 10,000 20 хагас сая хүн хоол идэнэ шүү дээ. Тэгэхээр тээвэрдэг зүйл өөрөө далаа өөрөө хамаагүй илүүлчихэд байгааз. Тэгтэл хөрс газар дээр хамгийн том амтан тэмээ заанч ингээд тэм орон тэргээд ингээр газраар явна гэдэг асар хүнд байгааз ер нь маш том үйлдвэрлэлийг тээвэрлэнэ гэхээр одоо манайх нүүрс тэр үед нүүрс байсан ч гэсэн хүн тоодгүй. Яа гэж нүүрс тээвэрлэх юмш боломжгүй байхгүй. 150 тонн килограммыг ачаад тэмээнд явна хэдхэн километр хүн шүү дээ. За нэг юм. Тэгэхээр яг жинхэнэ худалдааг бол хамгийн том хөгжүүлсэн зүйл бол усан тээвэр байхгүй. За тийм учраас одоо өнөөдөр ингээд дэлхийд даяараа усан онгоцын Сингапур, Шанхай, Хонконг гэл од болоод баяжаад байгаа чинь усан тээврийн хамгийн гол судал байсан байхгүй юу? За тэгвэл энэ үеийн дэлхийн хамгийн том бас одоо Сингапур байсан ус байх нь шүү дээ. Тэр хотын тухай би ярьж өгөх юм гэсэн. За манай тооллын өмнөх 1-р зуунд Музерис гэж хатын нэр. Хот нь Музерис гэдэг очив. За энэтхгийн хамгийн чухал худалдааны бомтуудын нэг байсан. Хар перц экспортын гол бүтээгдэхүүн бол хар перцийг нь Ромын хүчрэг гүрэн хүртдэг шүү дээ. Эд оргил үедээ худалдаж авч ягаад өрөнд орж исэн гэвэл та нар итгэх хүн. Энэ хоттой өрөнд орсон. Худалдааны алдагдлаар гэсэн. За археологчид үнэхээр Музерисийн үлдэгдлийг олсон уу гэдгийг асуудал одоо хүртэл одоо үгүй саяхныг батлах гэж маргаантай байсан ч ер нь бол олсон гэдэг дээр ихэнхдээ тогтож байгаа юм. Гэхдээ энэ хот яагаад газрын зүрт одоо хүртэл байхгүй байна. Одоо Музерис гэж хайл байхгүй. Баггүй юу?
Тэгтэл одоогийн нэг хинэтгийн Мумбайгаас тасархай том хот байсан байхгүй. Одоо тэр төвшний чухал. Тэгтэл ягаад хоёлаа Мумбай хотын түүх ярьлаа. Хоёлаа ярьлаа. Тийм нөгөө нэг юу болдог? Британий арлын нөгөө нэг Английн хааны сүүнд нь дагаж ирдэг. Хоёлаа яриаг навагш газар. За Мумбай хот гэж үсч. Тэгэхэд тэрнээс өмнө чинь ийм том хот байхгүйснээр Мумбай дахиж шинэ одоо тийм далайн тэнгисийн том бомб болж байна гэдэг чинь түүх сонин давтагдж байна да тийм ээ. Тэгэхээр энэ хооронд ямар нэгэн усцсан өгүүлсэн юм байх нь. Тэгээд энэ хот байхгүйсэн гэдэг утгаараа одоо археологийн албараар олдсон байна. Гэтэ түүхэнд нэг сүн далай шалбаг сүмбэр давыг байхад тэртээ тэр 7 уулын цаана тийм хүн тийм байжээ гэж ярингууд нэг ийм хавцаал их хол газар нэг юм их гоё юм байж дээ гэж бодогддог шүү дээ. Тэрэн шиг энэтгийн одоо амын ярианд Музирис гэж хот байдаг тухай их ярьдаг байсан юм. Тэгээ тэр хотоо мэдэхгүй хаана ямсл жигтэйхэн баян тансаг хот бүр ингээ баруун зүгээс Йонод гэж хэлээд байгаа байхгүй юу? Йонон. Ярин Йон гэдэг дадлагддаг шүү дээ грекийн. Йоны иргэншлийнхэн ирж гар перц авдаг байсан тухай мохоор тэмдэглүүлсэн байна. Та ч аман ярианд гिचлээ. Бичиг дээр байхгүй байхгүй. Бичгийн дээр үлдээснүүд нь болонгууд дандаа грек, ромын 3 тэмдэглэлтээр үлдсэн байна. Харин ингээд одоо гоё юм байна. Одоо жигэн гоё юм гэсэн үг. Ойролцоогоор 2000 жилийн өмнө Музирис нь энэтхийн хамгийн чухал худалдааны бонд байхаас гадна тухайн үеийн Тамил одоо энэтхчийн ингээд олон хувааж штэ. Керала мужи буюу одоо энэ Тамилийн тэр чин Тамил хэлтэй газар гэсэн үг байна. Энэтхийн ингээд дид төв гэж хэлдэг. Сабконтинент. Дид твийн энэтхийн үзүүрийн баруун урд үзүүр байхгүй. Тэр хэсэг. Тамилийн яруу найргийн одоо цомрлог гэж байдаг юм байна л да. Одоо эмхтгэлч юм уу. Аканануру гэдэг одоо тэр цомрлог дотор одоо тэр Музирис гэдэг хотод тэмдэглэж үлдсэн байна. Кералагийн гол Перияг зүсэж алт авч ирээд хар перц ачиж буцаж явах. Явана буюу Ян ахгүй. Явана гэдгийг өрөндийн хүмүүс гэж нэрлэж байгаа. Яванагийн гоёмсог усан онгоцууд хөөс манаруулан хөвдөх хот хэмээн төрөлсөн байд. Шүлгэн дээр нь гэдэг. За ийм хотууд байдаг штэ ер нь. Үлгэр домгууд дээр байдаг мөртлөө дараа нь археологийн албараар тийм хот байдгийг нотолцсон. Жишээ нь хамгийн энгийн жишээ нь Тансан ламын баруун этгээд зочсон тэмдэглэлд үлгэрийн номон дээр байдаг зохиолоос одоо энэ Шинжаан уугарын цөлөөс тэр хотыг бос олж ирсэн шүү дээ германууд декод хийгээд. За кодын тайл. Иймэрхүү тэмдэглэлүүдийг уншиж чаад энэ хавьд байх юм гэж хайсан гэсэн үг байхгүй. Өөр нэг шүлэгт Музирис гэж байгаа. Мучирипаттанам буюу Мучири гэж нэрлэдэг гэж байгаа. Яг том нэр нь болохоор Мучирипаттанам гэж нэрлэдэг. Тэгээд богиносход Мучири байхгүй юу? Энэтхэг нь ирэх гоё шүү. Мучирипаттанам гэдэг нэртэй байхгүй юу? Гэхдээ Мучири байхгүй. Тэгээ Музири. Маликар Жунарао Сипатали гэдэг найзтай байсан би энэтхэг. За Маликар Жунарао Сипатали. Тэгээ тэрний нэрийг бидний үдэж Рао гэдгсэн. Тэндээс өөрийнх нь нэг хэсгээ хонготой намайг ингэж бодож байгаа энэ намар гэдэг. Яг бүтнээр юм чихэр Маликар Жунарао Сипатали байхгүй. Бразилчууд бассан юм шүү дээ. Какагийн нэр ч одоо бараг 7-8 Сантес юутэй Сантес шонтос чилээ яваад байна. За ингээд тэр Мучири гэдэг одоо тэр шүлэгт болохоор арх хэлбэгтэй хот гэж дэрлээд усан онгоцоор ирдэг алт голын эрэг болон эрэг рүү орон нутгийнхны завьар зөөдөг агаад хинч ялгаргүйгээр бүгдэнд нь баялагийг тэгшин хүртээдэг гэж хэлсэн. За социализм бүрдсэн хот байх. За ингээд одоо цаашлнаа. Ромын зохиолч Плини гэж юм байгаа. Плини Элдер гэж байгаа. Элдер. За тэгэхээр би нэг монголоор орчуулж хөгшин бижилтэй. Настан гэх юм. Баава Плини байхгүй монголоор. За Баава Плини байгалийн түүх гэдэг түүхийн бүтээлтэй Музирисийг энэтхийн хамгийн анхны худалдааны төв Эмпориум гэж нэрлсэн байна. Музирис нь Ромын өнцгөөс зүгээс харагдах юм одоо дэлхийн газрын зураг болох 5 дугаар зууны үед зурагдсан Табуло Потингириана гэдэг газрын зураг байд юм. Одоо манай хин наригч өөх бах. Одоо Табула гэдэг чинь одоо table гэсэн санаа байхгүй map гэсэн санаа. Табула Потингириана гэдэг тэмдэглэгдсэн одоо газрын зураг дээр Музирис хот тэмдэглэгдсэн байт юм. За одоо Музирис хотын тэр тэмдэглэгдсэн хэсгэн дээр тэр газрын зургийг ингээд үзүүлэх юм бол өөрөө чи үзэж байгаа баруун гараа чинь доод хэсэгт Музирис гэж бичсэн байгаа. Бүр одоогийн тэр Ромын тэр тэмдэглэгдсэн газрын зураг дээр. Тэгээд одоо тэр харуулж байна тэр Музирис гэдэг.
Тэр цагаас хойш агуу энэтхэг одоо бомбын түүх одоо тэр энэ агуу одоо түүхтэй энэтхэгийн бомбын түүх бүдгэрч түүний байршлын тухай мэдээлүүд улам цөөрцөөр төдөлгүй газрын зургаас бүр мөрс алгасан. Одоо ч хүртэл байдгүй гэсэн үг. За тэгээд Ромын түүхч дахиад нөгөө Плини Элдер гэдэг Бава Плинигийн байгалийн түүх гэдэг Naturalis Historia зохиолын 6 номноос шүүж авсан Мюзерисийн тухай бичсэн латин орчуулга болон түүхэн тайлбарыг тайлбарлаж байна. Museris Emporium in Indiae notissima es unde evenhuntur Piper cinnamomum Gemmae Margaritae alias aromaticae гэж байгаа юм. Museris бол энэтхгийн энэ амар амархан. Зарим үг нь бол мэдчихлээ. Museris Emporium Indiae notissima est гэж байна. Тэр нь Museris энэтхгийн Emporium болох Museris хот нь notissima гэдэг чинь тэрүүр алдартай гэж байгаа байхгүй. Est гэдэг нь is гэсэн үг байхгүй эднэраараа гэснэ piper then pepper байхгүй юу тэгээд cinnamon gemmae гэдэг нь gem байхгүй үнэч болов тэгээд margarita гэдэг чинь үнэч бас тэгээд et гэдэг чинь мөн alias aromatic гэж гоо сайхан үнэртэй тийм ургамлаар алдартай гэж байгаа. Тэрүүгээр яадаг вэ гэхээр одоо арабын ертөнцийн тэр чигээр ромчууд оинтмент гэдэг чинь биений тос гэдэг гэсэн. Тэгээд их гоё үнэртэй байдаг. За энэ үнэртэнг манайхан Египт явахдаа ихээр мэдэрсэн бэл. Египтийн дэдгүүрүүдээр орж манай одоо Дельта айлийнхан. Тэгээд тэндээс жинкнээс ямар ч брендийн бус мөртөө энэтхэг одоо энэ одоо эртний үеийн аргаар ингэж хийсэн үнэртэй уснууд олж ирсэн бэл. Манай гэрийнхэн л. Аюу юмрт. Гарахгүй, салахгүй. Танаа гэрийнхэн ч нэрэ Дельта айл. Манайхан тиймэрхүү юм сонирхт юм л тэгээд. За Museris бол энэтхэгийн хамгийн алдартай худалдааны төв бөгөөд тэндээс хар перц, шанц гэдэг нь cinnamon хэлж. Үнэт чулуу сувд болон бусад анхлын үнэрт зүйлсийг тээвэрлэн авчирдаг гэж өгүүлсэн байна. За одоо ингээд одоо Emporium гэдэг нь одоо тухайн үеийн худалдаа эрхлэгч том төвийг Ромын одоо өнцгөөс нэрлэдэг. Museris бол Ромын худалдааны хувьд энэтхэгийн хаалга байсан. Piper гэдэг нь одоо pepper ялангуяа хүнс болон анагаахын зорилгоор ашигладаг. Хоёр зорилгоор. Одоо энийг бол энэ амтгчийн хэмсгийн хэмжээгээр энэтхгээс авдаг. За cinnamon бол боломжтой. Шанцаа. Тухайн үедээ шанцаа гэхдээ cinnamon-ыг зүүнүүд Азаас авчираад Museris зардаг байсныг мэдгүй эндээс авдаг л гэж хүмүүс боддог байсан байна. Уул нь cinnamon энэтхэгт байгаагүй. За ингээд гоё гоё түүхүүд юм. Энэ нь болохоор Gemmae Margaritae гэж. За энэ болохоор үнэт чулуу gem. Margaritae гэдэг нь болохоор сувд гэсэн. Тэгээд энэ хавар энэтхгийн сувд үнэт чулууд өгөө тэрийг зардаг. За ингээ эндээс харахаар одоо ромчууд бол энэтхэг зүгээр нэг алс сул орш газар биш харин тансаг хэрэглээнийх нь стратеги их сурулж их үүсвэр нь байсан тодорхой. Ромын хаадуудын одоо наягдууд. Тийм байна. За үүнийг төвчд эртний дэлхийн далайн торгоны зам гэж нэрлэдэг. Үнэхээр үнэ. За хойгоор их газраар болохоор ингээд одоо их газрын гүнд болохоор одоо манай энэ хяншааны нуруу манай энэ говьор ингээд тойроод ингээд явж байгаа шүү дээ. Монголчууд одоо тэрнийх нь манай Монголын хөлний үлмий дээгүүр явдаг гэсэн үг байхгүй. Үлмийн урдуур шаргалз нар явдаг гэсэн сан нүүдэлчтэй. За тэгээд тэд нар чинь ингэж яваад тэгээд багаад нэг бол одоо Каспийн тэнгэрийн араар биш урдуур нь яваад Иран гэдэг ингээд баруун одоо Византийн үрж байгаа шүү дээ. Тэгээд нөгөөд бол ингээд их газраар биш усан хосор ингэж хоёр зам байсан байна. За энийг одоо нэг жинхэг хоёлоо ярьж хахад өмнө нь хятадын газрын зураг байдагсан гэж ярьжсэн санаж байна тийм ээ. За одоо энэ чинь тэрний чинь үргэлжлэнэ гэсэн үг. За усан замын одоо энэ тээвэр яаж явдаг вэ гэхээр улаан тэнгисээр дамжаад Арабын тэнгисээр аялаад энэтхгийн баруун эргийн бомбтууд Museris Barigasa гэдэг одоо бомбтууд төр хурж 8 гэдэг байсан. За энэ яагаад энэ их чухал таатай байсан бэ гэхээр Муссоны салхи гэж нэртэй нэг салхи байдаг гэсэн. Энэтхгийн Муссоны салхины улирлын давуу талыг ашиглаж ромчууд одоо зуны сүүлээр зүүн тишээс явдаг. Яг тэр зуны сүүлээс эхлээд салхи тэндээс энэтхэг рүү үлээдэг байхгүй. Тэгэхээр тэнд нь галбаага тавиад тэрийг урууд авчдаг. Тийм байна. Тэгээд өвлийн их болоод ирэнгүүт буцаад баруунаас зүүн тишээс салхилт юм. Зүүнээс баруун лоо. Тэгэнгүүт буцаад өвлийн ихээр салхи тишээс салхилт гэсэн буцаж юм ачиж аваад тийш явдаг. Тэрнээс эдгээр чинь нөгөө нэг өөртөө ингэж өдөрдөхтэй ингэж нөгөө нэг салхийг өдөрдөх тийм юу сурааг байгаа шүү дээ. Тийм. Жишээлбэл далбаатны албааг бол хөдлөгдөг тэр ухаан суугаагүй. Наа чинь ингэ зигзагдж явж сураагүй. Ерөнхийдөө ингэсгэл эндээс ингээл салхинд урууцаар байгаа л тэр энэтхгийн үзэр дээрч тогтдог байсан. Жохон чиглүүлсгээгээл тэгэл явдаг байж.
За газрын зам бол мэдээж хэрэг одоо Перс, Арабын хойг, Сири, Египтээр дэмжин нутгийн өнд төрж байгаа тийм. За өнөө цагт Мизерис гэдэг одоо энэтхэгийн бодит хот гэхээсээ илүү үлгэр домгийн өнөөд хүртэл тэгж яригддаг байсан. Гэвч 2004 онд Керала мужид одоо эхэлсэн нэг археологийн малтлагын ажлын үеэр нууцлаг бомбын үлдэгдэл илэрч энэ нь Мизерис байж болзошгүй таамгийг анх дэвшүүлсэн байна 2004 онд. Археологчид бүрэн итгэлтэй биш байдаг ч ерөнхийдөө бол олон археологч төвчд үүнийг бол ер нь Мизерисийн байршлыг олчлоо гэж үзсэн юм. За Керала мужийн одоо Паттанам гэдэг тосгонд хийсэн археологийн малтлагууд энэ газар Мизерис хот байх хэмжээний хангалттай хотцсон байх үндслэл байсан уу гэдэг асуултыг гаргаж ирж байгаа. Тийм том хот байсан юм бол энэ чинь ингээ том одоо Помпей хот ч юм уу баригдах ёстой гэж төсөөлсөн байна шүү дээ. Мизерис хот бол Ромын худалдааны одоо хуулийн чухал төв байсан. Үүнийг үнэхээр онцгой болгож байсан зүйл нь Мизерис экспортлогдож байсан асар хэмжээний хар перц. Бид мянган тонны тухай ярьж байгаа шүү гэж. Бид түрүүнд алсуудаг чинь тэр байхгүй. Монгол даяар нь ноос цуглуулад тийхэд 150 тонн биш 150 тонн ноос төөсөн шүү дээ. Чи тэрийг их гэж аргагүй л дээ. Монголын одоо тухайн үеийн тэмээний нөөцөнд их үнэн байхгүй. Энд чи одоо мянган тонн усан онгоцоор ачиж шүү дээ. Мянган тонн. За тэгээд одоо бид мянган тонн одоо хар перцийн тухай ярьж байгаа шүү гэж одоо Ром хотын Тор Вергата гэдэг сургуулийн Ромын түүхийн дэд профессор Федерико де Романис ирсэн байна. Де Романисын хэлснээр Перцэс гадна тухайн нутгийн бүтээгдэхүүн болох зааны яс, сувд, малабатрон гэдэг юм. Малабатрон гэдэг нь ерөнхийдөө их онцгой төрлийн халуун ногоо. Хямралайн улсын баруун этгээдээр ихээр ургадаг шанц төрлийн синамон төрлийн навч дургамал өгөөд хүнс болон хоол хонд хамтгаас гадна биеийн тос ихэд өргөн ашигладаг. Нөгөө яриад байдаг нэг юм будаатай хурууныхан будаан жоохон шаргал маргал байгаа гэдэг шүү дээ. Тэр чинь нөтл энэтэй холбоотой байхгүй. Болон энэтхэгийн одоо өөр бус нутгаас гаралтай. Энэтхэгийн өөр газараас гаралтай. Хагас үнч болов торг анхлын үнэрт нардин гэдэг байгаа тэр нард гэдэг байгаа жимсний ургамлын үндэс зэргийг экспортлдог гэсэн. Энэтхүү. Эдгээр нь ганг мөрний хөндөй болон зүүн Хималай бус нутгуудад тогтоосон худалдааны харилцаа ромчуудтай өргөн байсыг илтгэж байна гэж. Харин худалдааны хөлөг онгоц алт, шүр, шилэн эдлэл, дарстай амфора гэж байна. Дарслахгүй юм бол. Чидүүн жимсний тос болон гаруум хэмэх загасны эсгсэн сүмсийг авчирдаг гэсэн ийш. Тэгээд энэ одоо худалдаа тэгээд энүүгээрээ солилцож худалдаа хийдэг. За гэхдээ энэ худалдаа бол үн цэний хувьд бол тэнцвэргүй байсан гэж. Одоо манайхаар ярих юм бол худалдааны алдагдaltaй гэж ярьдаг шүү дээ. Ясаа яа тэгэхээр монголчууд нөгөө юм үйлдвэрлээд гадагшаа ингээд зараад мөнгө олонгуудаа тэрийгээрээ гаднаас юм худалдаж авч байгаа шүү дээ. Тэгвэл манайх юм үйлдвэрлэхгүй зүгээр ингээд нүүрсээ зараад юм авч идээд байгаа шүү дээ. Одоо би тэр барьж байгаа утас хүртэл тэрэнд орно шүү дээ компьютер. Тэгэхээр нэгийг үйлдвэрлээд нэгийг авдаг биш. Манайх нь юу ч үйлдвэрлэхгүй гурыг авдаг гэдэг чинь манай худалдааны тэнцэл нөлөөлдөг шиг. Энэтхийн одоо Ромын хувьд бол энэ хэрэгцээт бараа нэг тийм бол таарсан гэсэн. Тэр одоо Дев Романисын тайлбарлаж байгаагаар одоо Бава Плин гэдэг байгаа шүү дээ. Элдер Плиний энэтхтэй ээжээс худалдааны улмаас Ром жил бүр 50 сая сестерц гэж хэлж байгаа. Зоосын байлд шүү Тихоонийнх нь. Сестерцийн алдагдлалд ордог байсыг тэмдэглэж үлдээсэн баг бичиж. За 50 сая сестерц гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг сестерц 8 г арай хүрэхгүй жинтэй алтан зоос юм байна. Тэгэхээр 500 мянган ширхэг алтан зоос гэсэн үг. Тэгэхээр 500 мянган алтан ширхэг алтан зоосыг 8 г-аар үжүүлэнгүүт 4 тонн орчим алт болж байгаа юм. За тэгэхээр харин Мизерисийн алдагдлынх нь гол их сурвалж нь байсан гэж. Тэгэхээр Ром бол одоо агуу үедээ ч гэсэндээ энэтхийн бомбтод очиж өрөнд ордог байсан бол тааж байна да. Тийм байна. За гой түүх ярьж өгч байгаа шүү та нарт. Баярлалаа гэж. За баярлалаа. Мизерис ба Ромын хоорондох далай худалдаа манай тоолын 1-р зуунаас эхэлсэн байна. Тоолын өмнөх. Тухайд улаан тэнгисээр явж Африкийн эвэр орчмоор дайраад 12-р өрөөрөг дагуу зүүн тийш хөвхөөр Кералагийн эрэгт хүрдгийг мэддэг болсон гэж. Нөгөө нэг салхигаа дагаад. Мизерис нь гадны тэр тусмаа Ромын хар перцийн эрэлтээр эдийн засаг нь бүрэн амралт байсан. Ерөөсөө тэр хар перц авчирал тэгэл ашиг хийдэг. Манайхаар нүүрс зардаг шиг тэгээ. Дээр Романис хэлсэн байна. Тиймээс Ромын эзэнт гүрний эдийн засаг манай эртний 3 дугаар 100 үений үед дороотч эхэлсэн. Ромчууд ч юм уу хямарсан шүү дээ. Бүр баруун Ром нь байхгүй болонгаа алдаад устдаж мустаад. Перцийн худалдаа шинэ нөхцөлд таарсан худалдааны шинэ бүтцтэй болсон. Одоо Ром ингээд Ромын одоо эзэнт гүрэн бөхөөд ирэхээр буураад ирэхээр өөр улсууд бий болоо тийшээ худалдааг боломжгүй болж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр Египтээс усан онгоцон сууж явж чадхаа болсон гэсэн. Шөөн шинэ улсууд байгуулагдаад.
Эцэстээ ингээд одоо Музерисд ирж Перс авдаг хөнгүү болоо тэгээ Музерис хот ирнэ гэдэг мөхс юм байна гэсэн дүгнэлт гаргасан байна. За тэг хоёлаа уус ганцхан хамтрагч байгаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яриатай MMS компани ивент тэтгэж байгаа. За MMS компани байгаль дээлтэй доктортой хөгжлийг дэмжин шавхагдшгүй эрчим хүчний их үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажиллаж байгаа. За нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэх Genco Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малчин өрх, газар тариалан амны орон сууц, үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхий салбарт 30 жилийн баталгаат хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгож ногоон ирээдүрөө хамтдаа урагшлах ийм боломжийг нээж байгаа. За хэрэв та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон, цахилгааны төлбөр өндөр гарч байгаа зэрэг асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үүсвэрээр энэ асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. За та бүхэн ер нь MMS компаниг сонгоорой гэж уриалмаар байгаа юм. Эдний бүр өөрөө үгэн хүртэл ногоон ирээдүйг хөгжүүлээ. Тэгээд үйл ажиллагаанд дандаа энэ дэлхийн рүүгээ чиглэсэн, ногоон байгаль руу чиглэсэн. Тэгээд ийм үйл ажиллагаа явуулдаг маш юм. Юу гэдгийг тийм ногоон компани байгаа тийм. Авангард гэдэг. За юмны бүх юмны урд байдаг гэсэн. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711 1999 89 66 41 дугаарын утсаар холбогдох боломжтой байна. За тэр 71 7711 1999 дугаар руугаа залгачаад 2 дугаар дээр дарж дотор утасныхын дугаар 2 юм байна. Тийм баг. Тэгэхгүй бол бас болохгүй тийм нэг цаашаа яахан мэдгүүлчихдэг тийм. 2 гэсэн шүү тийм. Тийм. Шууд хүн яриад эхлэнгүүд 2 дээр дарчаад амар байдаг тийм. Бүгдийг сонсож яснаас. За ингээд MMS компанийн ороод ирэхээр би их баяртай байдаг юм. Ягаад тэгэхээр миний одоо философи юу гэдгийг амьдралын одоо зарчимд их нийцсэн ийм үйл ажиллагаа явуулдаг болохоор за ингээд өнөөдрийн дугаарыг MMS компани ивент тэтгэлээ. Чиний амьдралын мөрдлөг MMS компанийн мөрдлөг хоёр давхцж чинь гэсэн үг шүү дээ. Тийм байна. За баярлалаа. За одоо ингээд орон дампуурнаа гэдэгхгүй. За орон дампуураагүй зүгээр. Нэг аюултай юм гэхээр нэг бүтээгдэхүүнээс хит хараат байгаад ашиг олоод ирэхээр мэдээж хэрэг дулдуудаа тэндээ ингээд энэ зэн болно шүү дээ. Тэгээ нөгөө ром нь ингээд мөхчихөж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг хуучны ашиг эзэнт гүрэн байхаа болоод хоёр хуваагдсан гот Египтийн хүртэл ингээд хянч чадхаа болох ч юм уу те алдаад ингээд ирэх үед нөгөө тээвэр гэдэг зүйл чинь хасчихж байгаа байхгүй. За ингээд одоо Кералагийн түүхийн одоо судалгааны зөвлөлийн захирал гэж хэлээд байгаа. Керала мужийн доктор PJ Cherian гэдэг. За энэтэй хүн байх нь шүү за. Манай эртний 5 дугаар зууноос хойш Музерисийн талаар маш цөөхөн тооны түүхийн их сурвалж төр дурдгдсан. Түүх уламжлал ёсоор бол Музерис бол Кондун Галпур гэдэг одоо бомтын одоо Галлур гэдэг бомтын өмнөх бомт гэж үзэж байсан. Одоо Кондун Галлур гэдэг нэг бомт байгаа юм байна. Тэр бомтын өмнө нь Музерис гэж байсан юм байна гэж үзээд байсан юм. Тэгсэн чинь энэ нь одоо 1341 онд болсон гамшигт одоо үер хар салхины улмаас сүйдэж ашиглалтаас гарсан гэж таамаглалт юм. Яг бомт байгаад байсан. Тэр үед нэг том одоо үер газар хөдлөлт тэгээд хар салхинаас болоод тэр бомт ерөөсө газар юусаас арчигдсан гэж үзээд байгаа. Хэдэн онд гэж бодож 1341 он. За. Гэвч одоо тэр одоо Кондун Галлур гэдэг бомтыг одоо ухаад маллах хийсэн юм. Тэгсэн чинь тэндээс ерөөсө 13 дугаар зууноос өмнөх үеийг одоо эд мөрийн байрамд археологийн олдвор нэг ч олдоогүй. Тэгэхээр за энэ Кондун Галлур гэдэг бомтыг өмнө нь одоо Музерис байсан гэж үзээд байсан үзлээ одоо таамаглал няцаагдсан гэсэн. Тийм байна. За ингээд Кондун Галлураас 11 км зайтай одоо урд зүгт Паттанам гэдэг нэртэй тосгон байт юм. Олон жилийн турш тэнд хүүхдүүд борооны улирал болоод ирэхээр монсун гэдэг чинь борооны улирал болдог. Монсуны үеэр газрын гадаграхт ингээд үерийн усаар дамжиж одоо гарч ирдэг сувчиг жижигхэн шаазан бөмбөлөнд маш их байт юм. Одоо манай зурлаач өгөх бахтар шаазан бөмбөлгөнүүдийн зургийг тэгэнгүүт тэр одоо шаазан бөмбөлгөнүүдийг хүүхдүүд түүж тоглодог. Тэгээд тэр одоо 2004 оны тэр одоо шаазан болцсон тэр зургийг хараараас тэр одоо шаазан зөвлүүдээр ингээд тоглож ясныг ингээд судалж үзээд энд байж юм уу гэдэг маллах хийсэн. За одоо ингээд маллах хийсэн чинь 2004 онд хамгийн анхны маллах хийсний дараа одоо Cherian гэдэг одоо доктор олон түүний хамтрагч нар 2007 онд илүү нарийн төлөвлөгөөтэй шинжилгээ ухааны үндэслэлтэй одоо тооцоотой археологийн матлагын төлөвлөгөө гаргаж 2007 оноос бүр нэлээд нухацтай гоч гэсэн. Тэгээ тэнд дуудахгүй маш том археологийн дурсгалт газар гэдэг нь тодорхой болсон гэж байна. Тэрний дараа 9 улирал дамнсан археологийн матлагын явцад
тэд Ромын амфора гэдэг Карелагийн иргэдээр анх удаа илэрж байгаа эд үлгийн зүйл байхгүй юу? Ромын амфора буюу одоо Варта одоо Виноны сав байхгүй. Усан зогсоол мэт барилга байгууламж ойролцоогоор 2000 жилийн настай ухаж ийсэн завь, барилгын суур, тоосго, дээврийн хавтан, төмөр, хар туглаг, цэсээр хийсэн багаж хэрэгсэл, шилэн сувд, алтан гоёл чимэгдэл, хагас үнэт чулуу зэрэг экспортод зориулж цуглуулсан эд бүрийн зүйлүүд болцоо гэж. За би энэ одоо сонсогч нартай зориулаад бас YouTube-ийн линкийг тавьсан байгаа. Энэ BBC-гийн хийсэн 7 минутын хэмж орчим. Урттай энэ Мизери хотын авралын тухай хийсэн бас кино байгаа. Тэгэхээр Батанам бол домогт Музерисийн үлдэгдэл хотын мөн үү гэдэг асуулт зүйсээр гарч ирсэн. Одоогоор Баттай нотлогоог л хинч гаргаж чадаагүй. Үнэхээр Батанам гэдэг тэр тосгоны ноол зурна Музерис юм а гэдгийг шууд холбож өгч чадахгүй гэж байна. Тэгвэл одоо Ромтой хэрхэн холбогдож байгаа талаар дахин асуудаг асуултаас одоо нотоо нотлогоо алгаа гэдэг тэгсэн мөртлөө одоо энэ Чериан гэдэг нэг докторийн өөрийнх нь одоо энийг бол Ромтой холбогдох магадлал асар өндрөө гэж үздэггээ бол хэлсэн байна. Энийхээ залгуулад энэ хүн Чериан гэдэг доктор нь болохоор жоохон бөхөмдсөн юм. Ромтой холбогдох гол янз янзаар ингээл асуудаг асуултуудаас нь залхаж ирсэн юм. Тэгээ хариулт нь юу гэхээр Европт Ромын дурсгалыг одоо малтах үед тэнд энэтхэгтэй худалдаа хийсэн одоо эсгтэр та нарт тэгж их анхаардаг юм. Тийм шүү дээ. Манусны мухаар Ром хэлэх. Та нар Ром дээр чи бид нар таны энэтхэл ярьдгүү гэсэн. Энэ жоохон энэтхэг хүмүүсний ийм айхтар юмор сайтай. Эвгүй юм шоршиг байхгүй. Энэтхэг хүний одоо юмор одоо жок бол бас эвгүй шүү. Хурц. За одоо ингээд түүний хувьд бол энэ малтгын хамгийн чухал ач холбогдол нь тухайн газарт үнэхээр амьдарч байсан хүмүүсийн талаарх зүйлийг мэдээллийг ил болгох. Үнэхээр хүн амьдарч байснууд ихлээр нотлоодох юм. За тэгээ хэр тон далайтай суурин байсан гаргаадах юм. Тэгээ дараа нь тэрийг Батанам гүй гэдгийг ойлгоодох юм. Тэгээ тэрэнд нь Батанам бай хашаа нэг Музерис байхад Музерис нь Ром уу гэдгийг нэг яриаг жаахгүй. Тэгэхээр одоо дөнгөж ихэндээ байж байгаа зүйл дээр би бол ийм олон юм ингэж нотлож ярихгүй л гэсэн. Тэгээ энэтхгийн археологийн хүрээлэнгийн судлаач Татхагата Ньоги малтлагын талбай хөндлөн төсөлтийн том гэрэл зургийг ашиглаад хөндлөн төсөл хийсэн багш малтлагын талбай. Тэгээ Батанамын суурьшлын үе шатны талбайд тайлбарласан. Тэгээд малтлагч ингээд дагдсан байж шүү дээ. Суурьшлт чинь хамгийн эхлээд хүн суурьсан газар хамгийн дорой л гэсэн шүү дээ. Тэгээд ингээд дарагдаад явна гэсэн. Тэгэд энэ үеийг төмөр зэвсгийн үеийн хар улаан вааран эдлэл тодорхойлт юм. Тэгээд энэ бол одоо Батанамын орчимд манай тооллоос 1000 орчим жилийн өмнө одоо төмөр зэвсгийн үеийн хар улаан вааран эдлэл олддог. За манай тооллын өмнөх 300-аас 500-аас 300 он хооронд энэ ч одоо яг нөгөө грекүүд Александрийн Македоны Александрийн одоо үе юм орж ирж байгаа байхгүй одоо тэрний өмнөх одоо үе. Энэ хооронд бол энэ газар бол бүрэн одоо суурьшил газар болох шиг одоо үйл явц руу орсон байна. Энд бол яг тогтмол суурин газар болж эхэлсэн байна гэсэн. Манай тооллын өмнөх 500-аас 300 оны үед. Бидний бодлоор бол энэ үеэс эхлэн Батанам тосгон байхаа болоод худалдааны төв болж хувирч гисэндээ холбоотой гэж Ньоги тайлбарлав. Манай тооллын 300-аас манай эртний 500 он хүртэлх хугацаа буюу 800 жилийн дотор энэтхэг дотор болон гадаад худалдааг батлах олдууруудараас харин жинхэнэ баялаг байт юм. Одоо манай тооллын өмнөх 300-аас манай тооллын 500 гэдэг 800 жилийн хугацааг агуулсан одоо археологийн олдуур бол үнэхээр илбэг. Шатаас нь тоосго, дээврийн хавтан, шавар цагирган, худаг, зоос зэрэг хөгжингүү суурьш байсан илтгэж байгаа. Энэ үеийн эртний хэрэгсгээс олдсон баруун Азиас гаралтай бага хэмжээний варын эдлэл гэдэг юм. Энэ нь Ромоос ч өмнө Тэнгисийн худалдаа хийдэг байсан нь нотлогдож байгаа байхгүй. Бага Азид ч одоо нөгөө Туркийн одоо Minor Asia-аас ирсэн одоо вар эдлэл Ромчуудаас өмнөх үеих гэсэн үг. Тэгэхээр Ромчуудаас ч өмнө те бага Азиас хүмүүс иширж худалдаа хийдэг байсан аа гэсэн санаа хэлж байгаа. Манай эртний одоо 500 оноос хойш түүхэн уул мөр цөөрч манай эртний 1500 онд Хятад болон Европын шаазан одоо эдлэл илэртэл тасалдсан баг. За одоо манай тооллын 1500 он гэдэг чинь юу гэсэн үг? Жинхэнэ ирсэн байна гэсэн үг. Шаазангаа бариад 8 исэн байна шүү дээ. За одоо ингээд дүгнэлтүүд гарч ирж байгаа биз? За баярлалаа. Тэгвэл Батанам гэдэг хот нь яг одоо бид нар чи хотын төв ярьж байгаа шүү дээ. Энд чинь тосгон уугүй. Үнэхээр урбан гэдэг хот шүү дээ. Яг хот гэдэг агуулгаараа одоо тэнд хүн амьдардаг, олон амьдардаг асуултууд гарч ирэх юм. Өнөөдрийн Батанам нь Тэнгисээс 4 км зайд оршдог тосгон. Одоо Тэнгисийнхаа гүнэр одоо их нутгийнхаа гүнэр үү.
Ногоон ургамал бүхий энэ газар нутгийн ургамал айн байдал нь бүс нутгийн онцлогийг илтгэнэ гэж. Өндөрт нумран бүхтийсэн далдуу мод, гадлын намхан модод авирдаг ургамал баг гэрэл цацруулах мэт харагддаг борооны улиралд ургадаг ногоорс өвс. Цөөн хитэн тооны байшин сүм тосхны захиргааны байр зэрэг гинт гарч ирэх усын суугууд бий гэж. Батанам дах археологийн нэг юм довцог байд юм. Одоо тэр довцог нь шүү дээ 70 гектар га орчим талбайт их том гэсэн. Үүний орой дээр малтгаас олдсон зүйлүүдийг ингээд цуглуулад тавьсан музей юм. Тэр музей дотор нь Батанам одоо тэр музей байгаа байхгүй. Бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр хэрвээ тэр Батанам өдөд тосонд очих юм бол тэрний эд өлгийн зүйлүүдийг цуглуулсан тэр музейг үзэж болох байхгүй. Ваар маар ухаж гаргасан. Сонирхолтой байна. Батанам гэх нэр нь өмнөд ирэтэг даяар зах худалдааны бомб гэсэн утгатай. Тэгээд нэг тосхон ийм нэр өгсөн анхаарлыг маш их татж байна гэсэн. Тийм байна. За би зах явлаа худалдаа 8 хийхээр явлаа гэхээр Батанам явлаа гэдгсэн бол таарч байгаа байхгүй. Тийм байна. Тэгэл за энэ яг 8 их гэж явж байгаа. За одоо манай 1990-ад оны үеэр бол 8-ны үеэр бэж явлаа үл юу яа гэсэн. Гахаа дарна гэсэн. За энэ шиг гэсэн. Одоо бас жоохон бас нэг антропологийн талаас нь жоохон ойлголт өгмөр байна. Сонсогч нартай. Ялангуяа ийг батд. Зарим түүхчид тухайлбал эртний энэтхэг Ромын худалдааг дахин эргэцүүлэх үү гэдэг номыг бичсэн. Раджан Гурукал гэдэг нөхөр Батанам буюу түүний үздэг Музирисийн одоо энэ байршлах Батанам газар дундын тэнгисийн худалдаачдын ердөө нэг колон хот байсан. Тэдэнтэй харилцаг 8 эдэг түвшигц газар дотоодын 8-ачд энд ирж цуглараад нэг суурин болоод тэгээд яг энэ улирлын ирэхээр нь юмнуудаа барьж ирдэг. За энэ нөгөөдөл чи яг нэг салхиар уруудаал зуны дунд сарын одоо зуны сүүл сарын чинийн дөрөвөнд ирнэ л гээл тэр цугладаг бол таарч ил байсан л бол таарах гэдэг юм л да. За тэгэл нөгөөдөл нь ирсэн перцээ тавьцаа хүлээгээс авахлаа. Налаг хөхөртөл нүдэн ширэгдэл харах нь шүү дээ. За ингээд тэгэхээр эдний 8 эдэг колон хот байсан байна гэж үзээд одоо Гурукалийн онол гэдэг нөгөө нэг одоо нөхрөө шүү дээ Черианы онолоос арай өөр. Байнгын эстэй чулуун байгууламж байхгүй. Батанамаас илэрсэн материал ур чадварууд одоо тэр барилгын хийц мэдээ тэр бол тухайн бүс нутаг дах зөнхөлж байсан барилгын арга барил материалын хувьд бол нийцлэхүү. Өөр байна. Тэгэхээр энэ бол зүгээр колонийн удирдлагын чин чанартай зөвхөн хөлөө онгоцнууд ирж худалдаа 8 их үед хүн амьдардаг байсан байж магадгүй гэж үзсэн байна. Ийм маргаан одоо хот эсвэл суурин гэдэг ойлголт яг юу илэрхийлэх гэдэг дээр л одоо яг маргалж эхэлж байна гэсэн. За энэ ч одоо нөгөө улирлын чанартай зах юм биш үү? Зах хот юм шүү. Энэ нь болохоор үгүй энэ чинь бүр метрополитен буюу урбан хот байна гэдэг. Тэгээд ч одоо хотын түгээрж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ дээр одоо хоёр тал ингээд бас жоохон өөр ингэсэн үндслэл нотлохоогоо тайлбарладаг. Энийг бол нотлох болон яах боломжгүй. Зүгээр энэ бол би яг хоёр талын байр суурийг ярьж өгч байгаа шүү. Хот гэдэг бол маш нарийн ойлголт. Чирианы ярьж байгаа. Миний хувьд бол зохион байгуулалттай бодож төлөвлөсөн гэсэн утгатай зүйл байх хэрэгтэй. Тэгэхээр Батанам нь ийм шинжүүд илэрсэн. Энд бол лавтай тухайн цаг үеийнх бол хот байсан гэж үзэж байна. Заавал одоо тэр ингээл том барилга байгаад ингээл том пирамид чигнүүд барьж иж заавал хот байхаа үгүй гэсэн санаар. За малтлагаар илэрсэн зүйлсийн дунд бийцэх газар, усны шугам, шавар цагрын худаг зэрэг байсан. Мөн энэ чиглэл зэрэгцүүлэн байгуулсан суур бүтцийн үлдэгдлүүд байгаа учраас энэ бол ямар ч байсан гэсэн хот суурин газар байсныг илтгэж байна гэж үзсэн. За Чериан мөн техникийн хөгжлийн төвшин жишээлбэл усан онгоцны зогсоолын байгууламжийн суур бүтцэд ашиглагдсан зургийн чанар шил болон чулуугаар хийсэн нарийн одоо хийц эдлүүдийг хараад эндээс олдсон ваарны хилтерхийн асар их тоо хэмжээгч. Одоогийн байдлаар 4.5 сая ширхэг ваарны эд зүйл болж байгаа байхгүй. Одоо нэг ваар хагараад 30-40 болно тэгэл тэр нь нэг гэсэн санаа. Зэрэг одоо хотын шинжтэй суурин байсыг нь олчихно. 4.5 сая гэдэг чинь за одоо мэдгүй тэгээд нэг ваар одоо 30 хагарсан байлаа гэтэл доор 600 700 мянган ширхэг ваар байх гэдэг шүү дээ тийм үү? За ерөн зүгээр. Тэгэхээр энд бол доор аяж нэг 100 мянган хүн байсан гэж үзэх нь шүү дээ. 100 мянган хүнтэй хот гэдэг чинь том хот шүү дээ. Ром ч оргил үедээ сая хүрэхгүйсэн. За ингээд одоо яа баг сая хүрсэн тэгэл хамгийн оргил өртөө тэр одоо Ромын эзэнт гүрэн нутгийн зооснууд одоо мөнгөн эргэлэн цуурилсан эдийн засаг тодорхой төвчний улс төрийн зохион байгуулалт засаг захиргааны нэгж байсныг илтгэнэ гэж байна. Одоо энэ хотын шинжтэй суур байсныг. За ингээд эндээс ерөнхийдөө Чириан гэдэг нөхөр бол энэ бол хот байсан байна гэж үзсэн байна. Нөгөөх нь болохоор улирын шин чанартай томоохон суурин байсан байна гэж үзсэн. Лос Анжелесийн одоо UCLA гэдэг Калифорни их сургуулийн антропологийн профессор одоо техникийн профессор Моника Смит
Ингээд үгэнсэн. Эртний хотууд орчин үеийн хотуудаас үзэгдэх байдлаараа шал өөр байсан. Тэгэхээр заавал орчин үеийн одоо тий хотуудын хэв шинжээр эртний хотуудыг заавал тийм адилтгаж хот бишээр дүгнэх буруу. Тэс өөр харагддаг байдал нь бол тэр нь ерөөсөө тэр одоо хот байна уу байхгүйс хот мөн үү гэдэг илэрхийлэх итгэл зүр болохгүй. Харин худалдаа эдийн засгийн уялдаа холбоог хангах үүрэг нь яг одоогийн орчин үеийн хотын хэм шинжийг хадгалж ирсэн. Тэгэхээр энэ бол хот гэж үзсэн байна. 20 дугаар зууны археологч одоо Б. Гордон Чайлд гэдэг бас нэг нөхөр орж ирж байгаа. Чил гэж. Энэ газрыг хот гэж нэрлэхийн тулд заавал сүрлэг байгууламж, хөшөө, ордон, сүм одоо зэрэг зүйл байгуулах шаардлагатай гэж үздэг хэсгүүд байна. Мөн хот гэж төвлөрсөн хүн амтай байх ёстой бөгөөд тэрнийх нь төв нь одоо шашин эсвэл захиргааны зориулалттай ордон сүмэгт байрлал байгууламжтай байх шаардлагатай гэсэн ойлголтыг бас түгээмэл давмгаалдаг гэсэн. Гэвч Смит одоо хотын тухай илүү түгээмэл тархсан өөр ойлголтын санааг дэвшүүлсэн. Гэхдээ нэг ийм зүйлийг санаа авсан юм. Энэтхэгт одоо зохиогддог томоохон Кумб Мела гэдэг нэг юм одоо шашны цугларалт болт юм байна л. За. Одоо зөндөөл одоо урсгалтай ч шашинтай. Тэгсэн чинь энэтхэгт зохиогддог нэг томоохон Кумб Мела гэдэг шашны цугларалтын үеэр түр хуарангийн жишээ түр хуарганд юм байна. Тэр жишээ нь бол яг одоо энэ Музирисийн хотын цугларалт их төстэй байж магадгүй гэж үзсэн баг. Маш сайн төлөвлөгдсөн. Бүрийг гудамжилж гаргаад ингээд дид бүтцтэй одоо тэр ус ундаа тий одоо бохор мохороо хаях юм бүр тийм одоо дид бүтцтэй хот шиг уур амьсгалтай тийм цугларалт хийдэг. Шашныхаа юм хийдэг. Тэгээд ийм төр хугацааны эсвэл одоо үе үеийн суурьшлууд эртний хотууд бас байж байсан байх болцоотой гэж үзэж байгаа. Яг бол тэр Музирис хот дээр өдрийн чанартай янзын гой хот байгуулчаад бус үедээ хоосордог байсан байж болох юм аа гэсэн санааг ярьж байгаа. Тэгээд Смитийн үзэж байгаагаар ийм төрлийн суурьшлууд маш хурдан тэлж өсч чаддаг бөгөөд ялангуяа шинэ эрэлттэй бараа Батанамын хувьд хар перцийг бий болоход бус үед бол улам их хурцдаг тэр цугларалт нь гэсэн үг. Иймээс Батанамд хийгдсэн судалгаа онцгой чухлаа. Энэтхийн хот гэдэг ойлголтыг ойлгож авах. Энэтхийн хотууд гэдэг зүйл бол одоо Агра, Дели эднээс баригдахаас өмнө бол иймэрхүү хэмжээтэй байсан байх болцоотой гэж үздэг байгаа юм. Энэ цаг хугацааны явц гаргасан динамик өөрчлөлтүүдийг ойлгоход тусалж одоо яаж өөрчлөгдсөн бэ гэсэн эрчмийг ойлгоно. Усан зогсоол, цагирган худаг зэрэгдэд үтс хийсэн хөрөнгө оруулалт тухайн бүснүүд тийм зүйлийг барьж эхэлж штэ. Одоо усан зогсоол баригдж хөрөнгө оруулалт хүн хүчээ зарцуулна. Энэ байж байгаа яваад өгөхсэн бол тэнд хийм барихгүй штэ. Хэдэн цавт одоо бааранд хэдэн ус авчирч 3 4 хоног ууж байгаа л яваад өгнөс. Гэтэл худаг мудаг гаргасан байгаа дид үтс хийсэн хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт хийсэн байна гэж үзэж байгаа чинь бүснүүдийн төв юм байна гэж үзсэн байна. За ингээд одоо Батанамын олдврын одоо архитектурын олдвроос бүрэн ойлголт түүний хотчлтын хэлбэрийн талаар бүрэн тодорхой болгоход нэлээд хугацаа шаардлагатай байсан байна. Одоо Чирянгийн хэлснээр бид одоо энэ Батанамын археологийн хотын одоо энэ тосгон орчмоос олдсон энэ Музирис хотын талаарх археологийн малтлагынхаа хувьд ердөө бид 1% л малтчихад байгаа гэж. Тэр газрынхаа. Тэгэхээр энэ бол ердөө мөсөн улын оройноос мөхөөлц долоосон төдийлж байгаа. Музирисийг хайх эрэл дуусан эсэх нь одоогор тодорхойгүй. Гэсэн ч судлаачдын романс хэлэхдээ Батанам бол өнөө хүртэл Музирист хамгийн ойрхон байгаа газар. Энд юу ч байсан гэсэн бид түүнийг нарийндан хадгалж арчилж хамгаалж дараа үеийнхэндээ ямар агуу хот байсныг нь одоо бид нотлж баталж харуулах нь бидний эрхэм зорилгоо гэж үзэж байгаа. За инхээр газрын өрснөөс алан улсан мөртлөө Роми эзэнт гүрнийг дампууруулж исэн хот гэдэг зүйл түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэх нь шүү, тийм ээ? Тийм байна. Тэгээд ийм сайхан сонирхолтой хотын тухай ярьлаа. За баярлалаа. Яг тийм нэг Ромод ирээд ус онгоцууд нэрэхэд тэр хот тэр чигээрэл хар бээр зүмэрдэг л байсан баг гэж боддог л. Ингээ хар. Нэг юм энийг ингээд чамд ярихаар ч юм нэг чи нэг юм Синдбад далайчны аял мэйлд орсон юм шиг санагдахгүй. Би сая аялчаал ирлээ. Цаг хугацаар аялсан уу? Тэглээ. За баярлалаа. Та ер нь буруу нэвтрүүлгээ буруу юмар ярьж байгаа юм шүү. Үгүй яах вэ? Тэг хот штэ. Тийм ээ. Дели хотыг ирсэн. Тэгтээ бас эртний хотын нэрмээс. Тэгэхээр бас шууд тэр нэг асуулт бодогдд юм байна. Роми хэдүүлгийн зүйлс олцсон юм уу гэдэг юм л асуумаар санагддаг юм. Роми хэдүүлгийн зүйлс өчнөөрөө оллоо шүү дээ. Тэр Амфора гэдэг байгаа тэр нэг вино агуулдаг савн мав гэдэг. Биднэрт бас байгаа шүү дээ. Манай хүмүүгийн булчнаас грекийн одоо аяг гарч ирдэг. Ромын ийм шилэн ногоон шилэн аяг грекийн юунуудтай баатруудтай Геркулес жилүүтэй юм баатартай нэг зураг гэдэг чинь нөө баримл гэдэг чинь тэрэн шиг юм байлтай бүр ингэ engraved гэдэг бүр ингэ товоолгоод орсон мөнгөн зоосмос байдаг шүү. Тийм. За баярлалаа амраахаа.
За энэ бүр өшөө ухаад ядаж 2% ухчих юм бол энэ чинь баг бүр илүү мэдээлэлтэй болох нь шүү дээ. Ганцхан хувийн ухахад ийм амир гарч байгаа ч тийм. Гэхдээ би энэ дээр нэг жоохон зогсож хийж хэрэгтэй. Энэтгүй ч бас их сайхан ярдэн штэ. Тийм. Гэхдээ би бол нэг 10% нь байсан ч би 1% гэж хэлж чадах хүмүүс аах. Гэхдээ цаана нь бол их юм байгаа гэдэг нь тодорхой байна. Тийм ээ. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилхын Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бэлтгэлээ. Замрааха дараагийн дугаараар уулзъя. Аашлаа.